2007 оны 7 сарын 13-нд Пенсильвани мужийн Вест Хановер суурин Тодд болон Дарлин гээд хоёр хүн болохоор хурдны замын ойролцоох захын хороололд нам гүм амьдардаг. Тэгээд Никл гээд хоёр хүүхэдтэй байсан юм байна. Хосууд бол бие биенийгээ 15 настайгаас хойш мэддэг байсан. Тэгээд энгийн Америк айлууд ямар байдгүй яг л тийм амьдралтай нэг юм даруухан айл байсан юм байна. Тэгээд тухайн 7 сарын 13-ны шөнийн 2 цагийн үед Дарлин гээд эхнэр нь болохоор найзтайгаа утсаар ярьсан хэвээрээ байсан. Нөхөр нь болохоор төрүүлээд би унтчихъя гэж хэлээд өрөөлөгөө орсон байсан. Энэ үеэр бол нэг аимшигтай үйл явдал болж өнгөрсөн байгаа. Утсаар ярьж исэн нөгөө Дарлин гээд эхнэрийнх нь нөгөө найз нь утасны цаанаас гинт орилох чимээ олж сонссон юм байна. Тэгчээ дараад нь болохоор дуудлага нь гинт тасраад ерөөсөө урд нь ингээд утсаар ярьж байгаад ийм зүйл тохиолдож байгааг болохоор нөгөө найз нь бол маш их сандарч эхэлсэн. Тэгээ мэдээж Дарлины гэрлүүн явж очисон чинь тэр бол гэрийнхээ гадаа газар хөвтчихсэн. Тэгээд түүнийг бол маш хэрцгийгээр хоолойг нь тийм хэрцсэн байдалтай хөнөөчихсөн байсан. Тэгээ мэдээж сандраад нөгөөх чинь шууд гэрийнх нь хаалгыг нь балбаж эхэлсэн маа. Тэгж тогших үеэр бол хин нэгэн хаалга ерөөсөө онгойлохгүй хариу өгөхгүй байхаар нь нөгөөтг чинь 911 рүү шууд залгасан. Тэгээ нөгөө Тодд гээд нөхөр нь болохоор угаасаа унтлахын өрөөндөө унтчихсэн шүү дээ. Тэгээд цагдаа нар бол тухайн өрөөнд нь явж ороод өөдөөс нь гэрэл тусгаад тэгээд гараа өрөг гэж орилж эхэлснээр ингээд Тодд бол сэрсэн юм байна. Тэгээд дөнгөж сэрсэн хүн ингээд юу болсныг ерөөсөө ойлгож чадахгүй цагдаа нар ингээд олноороо ороод ирсэн байгаа болохоор ямар нэг зүйл буруугаар эргэжиж ямар нэг муу зүйл болчих гэдгийг шууд ойлгосон байна. Тэгээд шууд энэ Тодд гээд хүнд болохоор танай эхнэр чинь нас орсон хин нэгэн түүнийг алччээ гэж хэлсэн. Хүүн бас ингээд орилоод галтгооныхоо хэсэгт яваад очисон чинь гарыг нь гавалцсан байсан. Яагаад ийм зүйл үүссэн бэ гэхээр мөрдөн байцаагчид ерөнхийдөө бол нөгөө гэрт нь гаднаас хин нэг нь нэвтэрсэн ерөөсө шинж тэмдэг байхгүйсэн болохоор гэрт байсан хүмүүсийг эхэндээ олоо сэжиглж эхэлсэн юм байлаа. Тэгээ хамгийн ихний сэжигтнэр ерөнхийдөө бол ийм гэр бүлийн хин нэгэн гишүүн хөнөөгдсөн үед нөхрийг нь эсвэл эхнэрийг нь сэжиглдэг. Тэрний дагуу ингээд Тоддыг бол мөрдөн байцаах га цагдаагийн хэлц рүү авч явсан. Тэгчээд дараа нь бол нөгөө полиграф тест гэж байдаг шүү дээ. Тэрийг өгсөн чинь Тодд болохоор тухайн тестийг нь давж чадаагүй юм билээ. Тэгээ нэг мөрдөгч болохоор түүнээс ингээд чамд хутга байдгүй гэд асуусан чинь Тодд болохоор надад айгүй олон төрлийн хутга байдаг гэж хариулсан. Тэгээ тэр нь юу гэсэн үг гэлээ гэд асуусан чинь би өөрөө барилгын ажил хийдэг, бас арьсан эдлийн жижиг цехтэй. Тийм болохоор надад ингээ янз бүрийн хутга байдаг гэж хэлсэн маа. Тэгэхээр нөгөө мөрдөгч нь аллах үйлдэхэд ашиглагдсан зэвсгийн зургийг зурж үзүүлээд тэгээд иймэрхүү хутга чамд байдгүй гэж асуусан. Тэгсэн чинь Тодд болохоор үгүй гэж хариулсан. Ерөнхийдөө яг ийм байдлаар тулгаж асуусан учраас Тодд бол өөрийгөө маш том асуудалд орсон гэдгээ тухайн үедээ бол ойлгож ирсэн юм. Тэгээд тэр үедээ болохоор цагдаа нар бас мөрдөгчөд Дарлин болохоор өөрийг нь айгүй сайн мэддэг, айгүй сайн тийм таньдаг ойрынх нь хүн нь хөнөөсөн гэсэн тийм бодолтой байсан юм билээ. Тэгээд тухайн хөнөөсөн хүн нь Дарлин орой болгон ингээд гэрээсээ гараад хашаан дотроо ингээд удаан хугацаагаар суудаг гэдгийг нь ерөнхийдөө мэддэг байсан гэж үзсэн. Тэрнээс гадна гэр дотор нь хүү тэгээд нөхөр хоёр нь байсан мөртлөө юу ч сонсоогүй, ямар ч чимээ энэ төр гараагүй гэж мэдүүлсэн нь бол нэлээд сэжигтэй байсан. Ингээд яг үнэндээ зөв зүгээр энгийн нэг орой унтах гад хөвцсөн Тодд бол эхнэрийнхээ энэ аимшигтай өгөхөл хамгийн ихний сэжигтэн болоод түүний нуруунд дээр бол мэдээж асар хүнд ачаа өөрүүлсэн юм шиг үйл явдал болсон. Тэгээд цагдаа нар болохоор Тоддыг байцааж тэр зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж явах үеэр тэдний байдаг суйрангаас хэдэн милийн цаана бол алуурчин дараагийн хэрцгий халдлагуудаа аль хэдийнэ эхлүүлчихсэн байсан. Энэ үйл явдлаас бол 2-7 хоногийн дараа гэхэд Нью-Жерси мужийн Bloomsbury гээд нам гүн бас нэг тийм жижиг хотод 38 настай Моника Масаро гэдэг эмэгтэй бол амьдарч ирсэн юм байна. Энэ эмэгтэй болохоор бааранд бол тогтмол очих дуртай, амьд хөгжим сонсох дуртай, танил хүмүүстэйгээ яриа өрнүүлээд хоттой бол бас бус хүмүүст ингээд танигдсан тийм хүн байсан юм билээ. Тэгжсэн чинь хэд хоногийн турш энэ Моника гээд эмэгтэйгийн талаар ямар ч сураг ажиг гараагүй. Тэгээ тийм жижиг хотод хин нэгэн алга болох нь угаасаа анзаарагдахгүй
удахгүй өнгөрөх боломжгүй зүйл. За Моника болохоор тийм нэг жижиг цэвэрлэгээний газар ажиллаулдаг байсан юм билээ. Тэгээд үйлчлүүлэгч нь бол түүнийг тогтмол ингээд эрхийг хүлээдэг. Нэг үгээр хэлэх юм бол айгүй олон өөрийн гэсэн үйлчлүүлэгчээ татчихсан тийм хүн байсан. Тэгээд хэдэн өдөр өнгөрсөн чи ерөөсөө ямар ч тийм сураг ажиггүй ажил дээр ерөөсөө ирээгүй болохоор хүмүүс ер нь бол санаа зовж эхэлсэн. За тэгээд орон нутгийн нэг цагдаа бол түүний гэрт нь явж очиод хаалгыг нь тогшоод бариулыг нь барьсан чинь үүд нь бол онгорхоо исэн. Тэгээд хаалгыг нээгээд ер нь бол тотгошоо явж ороход ямар нэг зүйл ингээд буруу байгаа гэдгийг бол нөгөө цагдаа шууд ойлгосон маа. Доод давхарт нь бол хинч байгаагүй. Тэгэхээр нь тэр унтлахын өрөөрөө дээшээ 2 давхар руу гарсан. За тэгээ өрөөний хаалга нь болохоор ойролцоогоор ингээд 30 см орчим онгорхоо байсан. Тэгээд тотгошоо хальт харсан чинь орон дээрээс нэг унжсан хөл харагдчихсэн юм байна. За тэгээ хаалгыг бүрэн онгойлгосон чинь ерөнхийдөө бол нөгөө Моника гэдэг эмэгтэй бол бүх бие нь ингээд цусаар будагдсан байдалтай. Хоолой нь бол маш гүн хэрчигдсэн гэдэг нь бол тодорхой байсан. Тэгээ цагдаа нарын үзснээр бол ер нь ийм төрлийн хэрэг нь асар их уур хилэнгээр дүүрсэн тийм хүний үйлдэл гэж бол үздэм билээ. Тэгээ тухайн үед ер нь бол цагдаа нар тодорхой сэжигтэн гэж нэрлэх хүн ерөөсөө байгаагүй болохоор мөрдөн байцаалтыг энэ зүйл нь улам бүр хөндрүүлж исэн. Тэгээ тэд нэр хэд хоногийн турш бүх талаас нь шалгасан ч гэсэн энэ хэргийг өөр хүнтэй холбох ямар ч ДНХ нотлохоо олдоогүй. Гэхдээ ойр хаваарх оршин суугчид нь нэг хүнийг харсан гэж бол мэдүүлсэн юм билээ. За Моника амиа алдах үеэр гадаа нь бол нэг хүн байсан. Тэгээ хаалгануудыг ингээд онгойлгох гэж оролдоод цонхоор бол ингээд тотгошоо шагааж исэн тийм хүнийг бол зарим нь анзаарсан байсан. За тэгээд энэ явдлаас хойш 24 цагч өнгөрөөгүй байхад ойролцоох хотод нь оройны 11 цагийн үед өөр нэг эмэгтэй нэлээд эвгүй зүйлтэй нүүр тулсан юм билээ. За тухайн эмэгтэй болохоор шөнө хоогоо салхилуулаад явж исэн чинь гудамжинд нэг тийм хар хувцастай нүрээ хар өнгийн маскаар халхалцсан бүсэндээ хутга зүүцэн нэг эрэгтэйг бол тэр харсан байгаа байхгүй. Тэгээ тухайн эрэгтэй өөрлөө налхаж эхлэхэд нөгөөдөг чинь айсандаа бол гэрлүүгээ гүүгээд орсон маа. Тэгээ хаалгаа шууд төгчөнгүүтээ 911 рүү залгасан. За тэгээ залгачаад ингээд манай гэрийн гадаа нэг хүн байгаад байна. Тэгээ цонхоор ингээд шагаагаад байна гэд хэлсэн. За тэгсэн чинь хаягийг нь асуусан. Тэгээ байшингийн чи яг аль хэсэгт байна гэж асуусан чинь яг уртлын үүдний хаалган дээр байна гэж хэлсэн. Тэгчээд би гэртээ ороод ирсэн байгаа. Тэгтээ тэр ч гэсэн дотор ороод ирсэн байж магадгүй. Би ямар нэг чимээ сонсоод байна гэж хэлсэн. За гэхдээ яг үнэндээ бол тухайн хүн нь энэ эмэгтэйгийн гэрлүү ерөөсөө орч чадаагүй юм билээ. Цагдаа нар очих үеэр бол тэр аль хэдийнэ цутаад алга болсон байсан. За ингээд ийм байдлаар энэхүү эмэгтэй бол тухайн хар хувцастай хүнийг хамгийн тод харсан анхны хүн болсон юм байна. Ингэснээр цагдаа нар анхны тодорхой дүрслэлийг бол мэдэж авч чадсан. За тухайн эмэгтэй ирснээр бол ингээд хар хувцастай холоос харахад яг л ийм нинжа шиг хажуудаа ийм зэвсэг зөсөн нэг хүнийг би харсан. Тэр эргэж над руу харах үеэр ямар нэг зүйл буруу байгаа юм шиг мэдрэгдсэн. Тэг би гэрлүүгээ гүйж ороод бүх цонхоо хаасан. Харин тэр намайг араас дагсан гэж ярьсан байсан. Ингээд энэ мэдээ олвол олон мужуудаар дамжиж маш хурдан тархаж эхэлсэн юм билээ. Бүх хүн бол өндөржүүлсэн бэлэн байдалд орох шаардлагатай болсон. За тэр хүн дараагийн удаа хизээ хаана ямар хүн рүү дайрахыг бол хинч мэдэхгүй байгаа. Ерөнхийдөө бол ингээд нинжа маягийн хувцастай хутгаар зэвсгэлсэн байж болзошгүй нэг эрэгтэй гудамжаар ингээд хаасайгүй яваад байна гэсэн мэдээллүүд нийтэд тарж эхэлсэн. Хууль сахиулагчдын зүгээс оршин суугчдыг бол хаалгаа төгжөөд анхаарал болгоомжтой байхыг уриалж исэн. Аллагууд ерөнхийдөө хэд хурдан олон өөр хотуудад гарч исэн болохоор тодорхой нэг хэм маяг шууд анзаарагдахгүй байсан ч гэсэн тухайн аллагын хэрцгий зүйл нь ерөнхийдөө бол ижилхэн байсан. За тэр нь бол хоолойг нь гүн хэрчих гэсэн тийм нэг хэм маяг байсан байгаа. За энэ үеэр болохоор нөгөө хамгийн анхны хохирогч болсон Даглин гэдэг эмэгтэй нөхөр Тод болохоор цагдаагийн байцаалтанд орсон хിവэрэ байсан. Энэ маягаар аллагууд нь үргэлжлээд Тодын алиби нь баттай байсан ч гэсэн цагдаа нар түүнийг бол хамгийн анхны сэжигтэн гэсэн бодол дээр бол хിവэрэ байсан. За тэгж байжгаад энэхүү нинжа шиг хувцастай энэ тэрүүгээр яваад эмэгтэйчүүдийг хөнөөгөө дагаа алуурчныг зогсоож чадсан нэг тийм үйл явдал болсон. 2007 оны 7 сарын 30-нд Массачусетс мужийн Chelmsford хот Макдонахийн гэр бүл бас л тийм бусад энгийн айлууд шиг айгуу даруухан нам гүм амьдралтай байсан. За эхнэр нөхөр хоёр болох Kevin, Jenny Макдона хоёр болохоор ахлах сургуулаасаа бие биеэ мэддэг байжгаад тэгээ гэр бүл болсон ийм нэг хосууд байсан. За тэд нар бол Ryan, Shay гэсэн хоёр хүүхдийн
одоо эцэг их болчихсон байсан. За Макдонагийн гэр бүл бол сүмд тогтмол явдаг. Бүтэнсэ өдөр болгон мөргөлд оролцдог. Олон нийтийн арга хэмжээнд үргэлж хамтдаа байдаг. Жишээ болох үстэй мөлгөр жишээ гэр бүл байсан юм байна. За тухайн орой болохоор Шэй гээд охин нь гадуур найзуудтайгаа байж байгаад гэртээ харж ирсэн. За тэгчээд ах нь болохоор тэр орой нэлээд оройтож гэртээ ирэх магадaltaй байсан болохоор Шэйг одоо хаалгаа онгоолгоод өг төгчөөтэй байна гэж мессеж бичих байх гэж одоод тэгээд хаалгаа бол онгорхоо үлдээсэн юм. За тэгээд шөнийн 4 цагийн үед бол нэг маш аимшигтай зүйл болсон. Шэй өрөөндөө байж байсан чинь хааны газар нэг тийм шил хагарж байгаа юм шиг сулхан чимээ ол сонсогдсон. Тэгээ удалгүй өрөөнийхөө хаалганы тэнд нэг тийм хар бараан тийм дүрс гарч ирсэн маа. Тэгээ нөгөөдөг чи хөдөлж чадахгүй хөшөөд яг сайн анхааралтай харсан чинь гартаа хутга барьсан нэг эрэгтэй тэнд нь бол зогсож исэн. Тэгээ тухайн эрэгтэй болохоор орж ирэнгүүтээ Шэйийн амийг дараад хутгаа хүзүүнд нь тулгаад хэрвээ чи нэг үг дуурах юм бол чамайг ална шүү гэж чихэнд нь хэлсэн. За тэгээ нөгөө охин ч бүр ингээд айсандаа бүр самгардаад шууд хөлөөрөө тийжилж эхэлсэн. Тэгээ орныхоо толгой руу нуруугаараа шахаж сууж агаад аль болох тийм их чимээ гаргахыг хичээгээд аав ээж нь сэрээд намайг ингээд сонсоосэй гэж бол хүссэн ба. За тэгээ байжсэн чинь ээж нь тэрхүү сулхан дуунд бол сэрээд тэгээд хажуу өрөөнөөс тийм бүдгхэн дуугараад яг л одоо ингээд сул хүн ингээд гонгноод байгаа юм шиг тиймэрхүү зүйлийг бол олж сонссон байгаа аахгүй юу. Тэгчээд охиноо болохоор ингээд ямар нэг муухай зүудэлсэн багтаа гэж бодсон баг. Тэгээ тэр үеэр болохоор нөгөө Кевин гээд нөхөр нь бас сэрсэн. Тэгчээд би очиод харчъя гэдэг одоо нөгөө эхнэртэй хэлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эхнэр нь би очиод харчаад ирээгээд тэгсэн чинь нөхөр нь болохоор үгүй би яваад харчаад ирээгээд хэлсэн юм байна. Ер нь бол энэ Кевин гээд хүн одоо жоохон нойрондоо харам унтаад одоо эхнэр нь яваад харчих гэсэн тиймэрхүү маягтай байдаг гэсэн ч гэсэн яг энэ өдөр болохоор нэг юм зүүн совин нь хөтлсөн юм уу яасан би өөрөө яваад харчаад ирээгээд хэлсэн байхгүй юу. Тэгээ охиныхоо өрөөнд явж оронгуудаа нөгөөтг чинь шууд хөшсөн. Тэнд нэг том биетэй эрэгтэй охиныг нь барьцсан одоо хутгах хүзүүнд нь тулгаад амийг нь одоо гараараа дарсан байдалтай байсан. За тэгээ харсан дараа аав нь бол шууд зоригтой нөгөө өн рүү дайрч эхэлсэн. Тэгээ тэр үеэр бол хутгийг мэдээж одоо гарнаас нь булаах гэж шууд оролцсон. Тэгээд энэ чи баахан одоо чимээ шүүган гараад Жени бол ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг шууд ойлгонгуудаа бас Шэйн одоо охиныхоо өрөөрөө гүйж утсан чинь нөхөр нэг танихгүй үнтэй ингээд бүр ноцолтцсон айгүй тийм юу ч ойлгомжгүй нэг тийм эвгүй байдалтай харагдсан маа. Тэгээд тухайн хүн бас л одоо юм тасгар хувцастай хар өмд хар маск яг л ийм хүнийг одоо айлгаж байгаа юм шиг тийм одоо дүр төрх бүрдүүлсэн байсан маа. Тэгээд би энэ одоо айгүй тийм том нүдэн дээр нь ингээд нөхөр охин хоёр нь айгүй хэцүү байдалд орсныг харангуйтаа шууд инстинктээрээ бас л нөхөртөө туслах гад нөгөө өн рүү шууд дайрсан байгаа байхгүй юу. Тэгтээ нөхөр нь болохоор ингээд хутгын нав гэдэг айгүй олон удаа хашгирсан байгаа байхгүй юу. Тэгээд тухайн хутг нь бол одоо энгийн хутгийг бодох юм бол нэлээд урт одоо ингээд гараас ингээд тохоо хүртэл нэг тиймэрхүү урттай нэлээд том хутг байсан байна. Тэгээд эхнэр нь болохоор бариулыг нь одоо атгах гэж оролцсон ч гэсэн тухайн хүн бол айгүй том гартай хүн байсан. Ямар ч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр нь яхаа мэдэхгүй одоо нэг эхнэр нь болохоор хутганы эрнээс нь шууд бариад авсан. Тийм мэдээж бөөн ингэж сасгараад боо юм болоод нөхөр нь болохоор охин лууга 911 рүү залга бас миний бүг аваад ир гэж айгүй чанга ойрлж хэлсэн. Яг үнэндээ бол тухайн одоо Кевин гэдэг хүнд ерөөсө буу энтер байгаагүй. Зүгээр л тухайн хүнийг айлах гэж хин нэгэн хор хүрэхээс өмнө ямар нэг зүйл хийхгүй бол одоо болохгүй гэсэн тийм инстинктээрээ тэгж хэлсэн маа. Тэг ийм байдалтай бүр 5 минутын турш хоорондоо эднэр бол одоо ингээ ноцолцсон. За тэгээ Шэй бол эцэст нь одоо коридороор гүйж гараад уцаа шуурж авангуудаа 911 рүү залгасан. Тэгээ операторт тэр бол яг юу болж байгааг одоо сандарч исэн ч гэсэн маш одоо тийм тодорхой хэлж өгсөн маа. Манай гэрт нэг хүн орж ирчээд хутга хүзүүнд тулгасан. Тэр хүн одоо манай гэрт дотор байгаа гэх мэт одоо гэрийнхээ аягийг зааж өгөөд ингээд байж болох бүхий л мэдээллийг өгсөн маа. За гэрт дотор юу болж исэн гэхээр одоо ингээд 3 хүн хоорондоо ноцолтоод байгаа штэ. Кевин болохоор ингээд эхнэрийнх нь гарнаас цус гарч байгаа гэдгийг харсан даруйда генет ингээд одоо адреналин нь хөдлөөд бүр маш их ингээд уурлаад ар нуруу талаас нь одоо ингээд боох маягтай нөгөө хүнд бол одоо маш их хүч хэрэглэж эхэлсэн. Тэгээ арай илүү ойлгомжтой та бүхэн тайлбарлая гэх юм бол одоо тухайн айгүй том биетэй байсан учраас Кевин болж өгөх юм бол урт талд нь гарах биш арт талаас нөгөө үний чи одоо ингээд хоолойг нь боох юм бол хамгийн зөв гэж бодсон байгаа аахгүй юу. Тэгээ Кевинийг нуруундаа үүрсэн ч ихтэй ингээд боссон чинь одоо эхнэрийнх нь хутга бол ингээд гарнаас нь гулсаад ингээ унсан ба. Тэр үеэр болохоор ингээд одоо бид нар өөх юм байна гэж дотроо бол бодож исэн. Нөгөө хүн чинь хутгаа алдсан болохоор ерөнхийдөө бол гэрээс нь зүхтах гэж оролцсон. Тэгэхээр нь Кевин Жени хоёулаа бол одоо хүчээ нэгтгэж байгаа тухайн хүнийг тусламж эртэл гэртээ ингээд барьж тогтоохоор шийдсэн юм байна. Тэгээ энэ дээр нэг онцлогтой зүйл нь юу байсан гэхээр
Кевин гээд нөхөр нь болохоор ахлах сургуульд байх үеэрээ бүхий спортоор хичээлдэг байсан юм байна. Тэгээ ийм том биетэй хүнийг дарж дийлэх ганц боломж нь гэх юм бол амьсгалыг нь боогдуулах, хоолойг нь боох гэдгийг тэр бол маш сайн мэдчихсэн. Тэгээ тийм учраас түүний хоолойг нь боогоод өөрийнхөө ингээд бүх биеийнхээ жингээр аргашаа ингээд гидээлгээд өөртөөгөө хамт ингээд татаж унагаасан баг. Тэгээд хоёулаа олуугаасаа шалан дээр унсан. Боолж өгвөл цохиулахгүй байх, гарт нь орохгүй байхыг хичээж бүх чадлаараа ингээд хин нь бол тэмцэжсэн. За тэгээд оператор болохоор Шэйийг уцаа битээ таслаарай гэж хэлээд ямар хүн байсан бэ гэж асуусан чинь хар масктай, хав хар хувцастай том биетэй хүн байсан гэж хэлсэн. За тэгээд одоо ч гэсэн тэр гэрт чинь байна уу гэдгсэн чинь аав түүнийг барьсан байдалтай байгаа. Одоо түүнийг дарж гин гэж хэлсэн маа. За тэгээд Шэй болохоор 10 минутын турш маш тийм айсан байдалтайгаар гадаа бол хүлээж исэн. За тэг байжсэн чинь гэр дотор нь гинэт чимээгүй болцсон. За тухайн үед Шэй болохоор ингээд ээж аав нь дээлтцсэн үү? Эсвэл ингээд ээж аав нь тэр хүний дээлтсэн үү гэдгийг юусоо мэдэхгүй байсан. За тэгээд ашгүй нэгэн цагдаагийн машин гэрлөө нь ойртож ирэхийг бол тэр олж харсан. Тэгээд ирсэн даруйд нөхцөл байдлыг бол маш хурдан тэр тайлбарлаж өгсөн. За тэгээ цаг алдалгүй цагдаа нар бол шууд гэрлүү явж ороод Шэйн өрөө рүү чиглэсэн байгаа. Тэгээ өрөөнд яваад орсон чинь аав нь болохоор тэр хүнийг газар унгаагаад дарж байгаа. За ээж нь болохоор дээр нь зогсоод хутга барьсан байдалтай бол харагдсан юм байна. За тэгээ мэдээж цагдаа нар бол тухайн хар хувцастай хүнийг бол гавалсан. Ингэж нэг гинтийн маш аимшигтай үйл явдлаас энэ гэр бүлийн 3 гишүүн гуруула амьд үлдэж чадсан юм байна. Мэдээж тэр гурав бол бинийгээ тэрсэн, маш их тийм айсан, гайхсан. Яг тухайн үедээ энэ гурав бол гуруула бүр юу болоод өнгөрснийг ойлгож чадахгүй байсан. Ингээд тэдний амь тэмцэж барьж авсан хүн бол эцэст нь цагдаагийн хилтэст хүргэгдээд тухайн хүний маскыг нь бол авсан байгаа. За энэ хүнийг болохоор Адам Leroy Lane гэдэг. За тэр бол 40 гаруй настай, цагаан арьстай эрэгтэй хүн байсан. За урд нь бол ийм ноцтой гэмт хэргийн түүх энэ төр бараг байгаагүй хүн юм байна. За түүнийг судлаад үзэхэд бол Адам Хойд Carolina мужийн Jonesville хотод эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг гэдэг нь бол тогтоогдсон юм байлээ. За Jonesville гэдэг хот нь бас л тийм айгу нам гүм хоттой тооцогддог тийм газар юм байна. Unitel Group нь хүмүүсийн цахим орчинд аюулгүй байдалтай холбоотой мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор үлгэртэл байдаг гэсэн нэртэй нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. За энэхүү ажлаар кибер аюулгүй байдлын тухай мэдээлэл анхааруулах өгөх утга агуулгыг сонирхолтой өрмөц байдлаар хүргэж байгаа. За хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн үйл явдлыг ашиглаад цахим халдлагын эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг нэмэгдүүлж нийгэмд бол дараах том баримтуудыг ил тод байдлаар хүргэж байгаа юм байна. Жишээ нь гэх юм бол 2025 онд Монгол улсад цахим залилангийн улмаас 694 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн юм байна. За бас сүүлийн 5 жилд залилах гэмт хэрэг 296 хувиар өссөн үзүүлэлттэй байдаг юм байна. Монгол улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчимд үйлдэгдсэн байдаг. За гэх мэтчлэн сонирхолтой баримтуудыг олон нийтэд ил тодор зарлаж энэхүү компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн албан ёсны Facebook болон Unitel цэгийн веб хаягнаас авах боломжтой юм байна. За аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх гэсэн уриатайгаар хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. За эхэндээ бол Адамыг бусдын гэрт хүчээр нэвтэрсэн гэсэн тийм хэрэгээр бол баривчилсан юм байлээ. За удаагүй цагдаа нар түүнийг бол мууж дамжиж явдаг ачааны машины жолооч гэдгийг нь олж мэдсэн. За тэгээ машин нь болохоор Макдонахийн гэрийнх нь ойролцоо бол тавьсан байсан. Тээврийн хэрэгслийг нь нарийн шалгаж эхэлсэн чинь энэ хүний ер нь бол өнгөрсөн амьдралын түүх нь цагдаа нарын бодчихснаас илүү хар бараан байж магадгүй гэдгийг нь олон зүйл илтгэсэн байгаа. За машинд нь бол хэдэн хутга бас тийм ангийн хутганууд төрлөөрөө байсан. Тэгчээд тийм боож хүлэх утас шүрикен гэдэг нэг хятад нинжа нарын юм шиддэг нэг од шиг юм байгаад идэв штэ. Тийм зүйл. За нүд ам хэсгийг нь нүхэлсэн арьсан маск машинд нь байсан. За ингээд энийг харсны дараа л цагдаа нар бол түүнийг зүгээр нэг хулгайч төдий хүн биш гэдгийг нь ойлгосон. Тэрнээс гадна машин дотроос нэг киноны CD-г бол олсон. За тухайн киноны нэр нь болохоор Hunting Humans гэдэг тийм нэртэй кино байсан. Тэгчээ тэрэн дээр нь юу гардаг гэхээр нэг алуурчин болохоор ямар ч шалтгаангүй зүгээр л алаа яваад идэг тийм нэг уран сайхны
кино байсан юм байна л да. Тэгээ тэрийг нь олцоод цагдаа нар болохоор бусад мужийн цагдаагийн байгууллагуудтай холбогдоод яг энэ кинотой одоо төстэй тийм аллахууд танай мужуудаар байгаа юу гэсэн тийм одоо асуултыг асууж эхэлсэн байлээ. За тэгээ тэрэн дээр нь болохоор аимшигтай тийм нийтлэг зүйл бол байнга давтагддаг байсан. За бүх хохирогчийн хоолыг гүн хэрчсэн байсан. За тэгээ удалгүй мөрдөгчөд одоо энэхүү аллахууд киноны үзэгдлүүдтэй яг адилхан байгаа гэдгийг бол анзаарсан. Нью Жерсид Моника Масарогийн хэргийг хариуцж исэн одоо офицер Джефф Нобл болохоор энэ хэв маягийг нь анзаараад холбоотой байж магадгүй гэж үзсэн юм байлээ. Тэр бол Адам Лейнийг баривчилсан хууль сахиулагчдтай холбогдоод өөрийгөө бол зөв хүн рүүгээ анхаарлаа хандуулж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ тухайн үед Моникагийн хэрэгтэй холбоотой ДНХ нотлохоо хараахан гараагүй байсан болохоор шууд байцаалт явуулах бол боломжгүй байсан юм байна. За тэгжсэн чинь азар Массачусетсийн мөрдөгчдөөс ирсэн нэг дуудлага энэ хэргийг бол бүр мөсөө өөрчилсөн. За тэгээ цагдаа нар болохоор Адам Leroy Lane, Моника Массаро амиа алдах үеэр Нью Жерсид байсан эсхийг мэдхийг бол хүсэж исэн юм байна. За тэгээ түүний явсан одоо маршрутыг харуулах ямар нэг баримт хэрэгтэй байсан гэсэн үг. Тэгсэн чинь нэг мөрдөгч болохоор Нью Жерсигийн Bloomsbury хотоос авсан баримт надад байна. За тухайн баримтан дээр болохоор 2007 оны 7 сарын 29-ний өдөр буюу яг Моника нас барсан гэж үтсэн тэр үед нь болохоор Адам болохоор яг тухайн одоо хотод нь байж таарсан юм байл. За ингээд бүх одоо цаг үе энэ төр нь таарад исэн болохоор Джефф болохоор Chelmsford руу яваад Адам Lane-с байцаалт авахар болсон. За эхэндээ болохоор ингээд уулзалдаад энгийн хөнгөн асуултаар бол тухайн байцаалтыг эхлүүлсэн. За тэгэхээр тухайн одоо мөрдөгч Джеффийн анхны сэтгэл нь юу байсан бэ гэхээр энэ Адам Lane гэдэг хүн болохоор айгүй тийм ээлдэг, хүнд тийм хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагдсан гэж хэлсэн. За ердийн одоо хүн ямар байдгүй тийм л энгийн хүн шиг байсан гэж ярьсан. За тэгээ ярилцлагын эхний нэгээс нэг цаг хагасын туршил тэр нэг ч удаа ямар хэргийн талаар надаас одоо байцаалт авч байгаа юм бэ энэ төр гэж юусоо асуугаагүй. Тэгэж байжгаад Джефф болохоор Hunting Humans киног дурдсан чинь за Адамын байдал нь огцом өөрчлөгдөж эхэлсэн. Тэгчээд нүдрүү нь яг ихцэлж хараад Bloomsbury-д байдаг Моника гэдэг эмэгтэйд юу хийснийг чинь би мэднэ гэж хэлсэн байгаа. За тэгсэн чинь Адам болохоор харцаа буруулаад толгойд сэгсрээд би ингээд дууслаа гэж одоо мөрдөгчөд хэлсэн байгаа. За тэгэхээр нь тэд нар бол бичлэгийн төхөөрөмжөө унтраагаад өрөөнөөс одоо ингээд гарахаар боссон чинь Адам Lane болохоор мөрдөгч рүү хараад толгоогоо дохиод тэднийг одоо буцаад дуудсан байгаа. Ерөнхийдөө бол ингээд буцаад суу гэсэн тэм тохиог өгсөн. За тэгээ суусны дараа Adam Lane бол эцэст нь нэг юм ам нээгээд Моника Массарог хөнөөсөн гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Тэгчээд дистаралалтай өөрийн хийсэн үйлдэлүүдээ яриад дараа нь 7 хоног болгон утгаа би цэвэрлдэг гэж хэлсэн нь цагдаа нарт бол маш тийм эвгүй сэтгэл төрүүлж исэн юм байна. Тэгэхээр энэ хүн бол өөр олон аллахтай бас холбоотой байж магадгүй гэж үзсэн. Тэгээ тэр өдрөөс хойш Адам бол дахиад юу ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ тэр бол яг хідэн хүний одоо амийг хөнөөсөн гэдгийг өөрөө яриаггүй болохоор ерөнхийдөө хинч мэдэж авч чадаагүй. Тэгээ цагдаа нар юу гэж үзсэн бэ гэхлээр хэрвээ Макдонахийн гэр бүл Адам Lane-ыг тэгж барьж зогсоогоогүй бол бидний зүгээс барьж чадах байсан гэдгээ бол хэлж чадахгүй байна гэж одоо ингээ үнээр нь ярьсан маа. За тэгээ удалгүй мөрдөгчд бол одоо Адамын хутгнуудыг лаборатори руу илгээгээд түүний үйлцэн одоо бүх гэмт хэргийг гэлрүүлэхийг бол зорж исэн. За ингээд Адамыг хүлээж исэн олон шүүх хурал эцэст нь нэгэн эхлээд за хамгийн түрүүнд бол Макдонахийн гэр бүлийн хэрэг шүүхтэр бол хилцэгдэж эхэлсэн юм байлаа. За тухайн үеэр болохоор Chelmsford хотод боосон бусдын гэрлөө халтсан хэргийн ард байгаа хүн цоврал алуурчин байж магадгүй гэж цагдаа нар бол мэдэгдэжсэн. Ингээд Нью Жерси дадлахын хэрэгт одоо буруутгагдсанаас хойш анх удаа Адам Lane бол шүүхтэр гарч ирсэн. За тэр үеэр Shay болон одоо түүний эцэг их халтсан этгээдтэйгээ дахиж нэг удаа нүүр тулсан байгаа. За тэгвэл энэ удаад бол маскгүй байсан. За тэр үеэр болохоор Адам шүүхийн танхимд бүх хүмүүсээс тусгаарлагдсан сум нэвтрэхгүй шилэн хоргонд бол байрлаж исэн юм байлаа. Тэгээ шүүх хурлын үеэр Макдонахийн гэр бүлийнхэн гэрчийн суудалд суугаад тухайн шөнийн бүх нарийн ширийн зүйлийг ярьж эхэлсэн. Түүний эсрэг баримтууд хангалттай байсан болохоор Adam Lane Макдонахийн гэр бүлд үйлцэн хэрэгтэй тэр бол 25-аас 30 жилийн хорих ялыг сонссон юм байна. За ингээд энэ шүүх хурлаас яг 1 сарын дараа Массарогийн аллахын гэмт хэргийн шүүх хурлал болж эхэлсэн юм байна. Тэгээ энэ хэрэгтэй болохоор Нью Жерси мужийн шоронд 50 жилийн ял эдлэхээр шийтгсэн гэдгээ бол шүүхийн зүгээс зарласан. Ингээд Адам бол дахиад 50 жилийн хорих ял авсан. Тэгэхээр урдны одоо 25-аас 30 дээр нэмээд нийт
нийт бол 80 жил гэсэн үг шүү дээ. За тэгээ Массара болон Макдонахийн гэр бүл Адам Лейн ял ингэж эцтэй сонссноор бол шударга ёсыг тогтоолоо гэж бодож исэн ч гэсэн одоо хамгийн анхны хохирогч болсон эмэгтэй нөхөр Тод гэдэг хүн болохоор сэжигтэн гихцэн хിവэрэ байгаад дарамтыг бол үүрсэн хിവэрэ байсан. Яг үнэндээ бол тэр ингээд гүтгэгдсэн ч гэсэн өөрийгөө гин буруугүй гэдгийг батлах ямар ч аргагүй байсан юм байлаа. Яагаад тэгж юм гэхээр нөгөө ДНХ шинжилгээ бол хариу нь хараахан гараагүй байсан юм байлаа. За тэгээ эцэст нь тухайн ДНХ лаборатори Адамын хутгануудыг шинжилэхэд 5 өөр хохирогчдын ДНХ илэрсэн. За тэдний дунд нь болохоор нөгөө Тодын эхнэр Дарлины ДНХ нь байсан байгаа. Тэгээ Дарлиныг болохоор хамгийн анх цагдаа нар ингээд маш сайн мэддэг хүн нь хөнөөсөн байх магадлал өндөр өнтер гэж таамаглаж исэн ч гэсэн яг үнэндээ бол Дарлин санаандгүй байдлаар зүгээр л ингээд таарлцсан хүн болоод хохирогч нь болсон тийм хүн байсан. За тэгээ хамгийн сүүлд болохоор нөгөө ДНХ шинжилгээ гарсны дараа ингээд Дарлины шүүх хурал болсон юм билээ. За тэрэн дээр болохоор энэ Адам болохоор plea deal гэж ярьдэн штэ. Шүүхтээ хилэлцээрт хүрсний дагуу цаазаар авах ялыг нь цуцлаад урдны өгсөн ял дээр нь нэмээд 10-аас 20 жилийн хорих ял оноохоор тийм шийдвэр гарсан юм билээ. Ерөнхийдөө бол энэ хүн өөрийнхөө хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх би гин буруугүй гэсэн тийм байр суурьтай байгаадсан болохоор хэрвээ чи хэрэгээ хүлээчих юм бол чиний цаазын ялыг чинь өөрчлөөд 10-аас 20 жил нэмэхээр ингээд хоорондоо хилцэж тохиролцсон байгаа байхгүй юу. За тэгээ энэ хэрэг дээр хэрвээ энэ Адам Лейн гэдэг хүн тухайн үед баригдаагүй бол дараа нь ингээд юу болж өнгөрөх байсныг төсөөлөхөд ч гэсэн маш хэцүү. За энэ хүн болохоор ингээд ямар ч шалтгаангүйгээр цуврал аллах энэ өөрийнх нь ярьснаар бол 107 хүнийг алгах тийм бодолтой байсан. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлээрээ ингээд нэр хүндтэй хүн болохыг хүсэжсэн гэсэн юм утгагүй зүйлийг бол яриа сууж исэн. Тэгэхээр энэ Макдонахийн гэр бүл тухайн шөнө зүгээр нэг энгийн зүйлийг даван туулсан биш. Тэд бол хинээж төсөөлөөгүй маш аюултай зүйлтэй нүүр тулаад тэрэндээ бууж өгөөгүй. Тэдний зориг зөвхөн өөрсдийнх нь гэр бүлд биш бусад маш олон хүнд шударга ёс бас эдгэрлийг авчирсан гэж үздэг юм байлаа. За тэгээд энэ Кевин гээд нөгөө Макдонахийн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын бас яриа найсан. Тэрэн дээр айгүй хөөрхөн эхнэр нь ингээд орой унтахтаа нөхрөө хараад чи бол миний баатар гэж дотроо боддог болсон талаараа бас ярьсан байлаа. Тэгээ чи ингээд эр хүн байж яг эцэг хүн байж охиныхоо амийг аварсан, миний амийг аварсан, өөрийнхөө амийг ч ихсэн аварсан. Бид өнөөдөр ингээд энд амьд байгаа нь түүний ач гавья гэж эхнэр нь ярьсан байсан. За ингээд ийм нэг баатарлаг төгсгөлтэй гайхалтай түүх байна. Ерөнхийдөө бол цовор лалуурчин үйлдэлээ хийгээд удаагүй байхад нь ингээд барьж авч чадсан ийм нэг бусдад сургамж болсон хүчтэй байхыг уриалсан ийм нэг түүх байлаа. Та бүхэнд энэ түүх нэмэлт дугаар маань сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээцгээе гэсэн уриатайгаар хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. Ингээд хэдүүлээ дараагийн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.